Сайн байцгаана үзэгчдээ. Кайф нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаар маань VIP Out Club-ийн зохион байгуулдаг VIP шоунд дээрээс үргэлжлэн хүрч байна. За тэгэхээр хүүд олон удаг дээр ирсэн байна. Өнөөдөр жоохон салхитай сэрүүн өдөр байгаа ч гэсэн кайфыг мэдрэхээр ирсэн. За эндээс харахад бол маш олон хүмүүс ирсэн. Бид хоёр кайф мэдрэхээс илүү их тийм айцтай байна. Харин тийм. Мэдээж хэрэг энд кайф авах гэж маш олон залуучууд ирсэн, авч сонирхдаг залуучууд. Баг наадам шиг. Тэгэхээр дөнгөж наад захт нь ирсэн байна. Дотор бол мэдээж хэрэг халуухан байгаа бах, хүмүүс хашгиралдаад байна. Дрифт хийдэг залуучуудын машинд суухыг л бодоод хүрээд ирсэн байна. Суулгах нь үгүй юу ч гэсэн ихлээр тэмцээний сонирхыг тийм ээ. Болно гэвэл бас өөртөө дотор нь орж суун. Бүр боломжтой болоод бас эргэж үзэх л бодолтой байгаа тийм. Дрифт хийж байгаа залуус манайдад эндээс ямар кайф авдаг юм бэ? Үзсэн. Өөртөө кайф авахгүй ч гэсэн хүмүүс юунаас кайф авдгийг л одоо сурвалжлахаар ирсэн байна. Дотгошоо орсон. Back in the building, part 2, tell me how goes it. It's nice to link on some new lick flow. Man, I'm a god when it comes to the show. When it comes down to laying it all down, I got more hits. All of that don't mean a thing to me. Right, man, I got contingencies. Right now, I'm enjoying my life. I got beats to play and got beats to ride. You keep old beats, I'ma keep the vibes, you keep it old school. I just keep it live. You do shows and you got 10 rows across the B-boys and... Ус шоуны салхийг хагалж агаарын үзүүлэх тоглолтууд, циркийн болон мотоспортын үзүүлбэрүүд, удирдлагатай машины уралдаан зэрэг залуусыг байлдан дагуулсан гайхалтай үзүүлбэрүүдийг хуран цугласан залуустай зориулан хүргэснээр энэ удаагийн шоу онцлог боллоо. I need one of them days when everything is okay. When everything it just goes my way. Give us one of them days. Did you ever have a day when you open your eyes and every little thing was okay? And every little thing you did was okay. And every little thing you did was your way. I remember my last one last year June. If it ain't had one, you're due for one soon. Start your day with a part 2. You make a big impression when you're dressed and groomed. Smashing, dashing, get a new girlfriend. Lose your car. За энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа Black Team клубын тамирчин Гамболттой уулзаад байна. За Гамболтой хувьд ер нь хэд жилдээ тэмцээнд орж байна? Би 3 жилдээ орж байна. 3 жилдээ. Ямар амжилтад үзсэн? Өнгөрсөн жил iDrift шоунд 2 дугаар байр, V6-гийн улсын аврал шалгаруулахад 2 дугаар байр, M77 клубын шоу 1 дугаар байр байсан. Зөв өөрийнхөө машиныг танилцуулаач. Миний машин нь Toyota Altis. За. Нэг шийдсэн хөдөлгөөртэй 154 хороолтой. Одоогор бол өөр стокер байгаа. Бүр танигдахааргүй болгоцсон биз дээ, тий? Тэгээ одоо хойдлын суудлын аваа хийцэн, тий? Тий, каркас ихэд аваа хийцэн. Ямар үе шатуудтай явагдаж байгаа юм? Яа 4 шаттай байгаа. Тэгээд эхний 2 үе нь адилхан замтай, дараагийн 2 нь 2 өөр замтай л гэсэн. Саяхан бол нэг юм 3 дугуйг тойролох шиг тий? Яг ямар үзүүлэлтээр одоо шалгаруулт юм байна. Тэр одоо үнцэг гаргаж явуултыг л юу нэ авч байгаа. Тэгээ хурд тий. Үнцэг гаргаж явах. Тий. Айл гүнзгөөр явахаас тэрнээс л тааж оноо. Миний хувьд бол анх удаага дрифт шоу дээр ирж байна л да. Бас чи баг наадам шиг өргөн цаг. Чи тэр тусам улам өргөжөө сонирх хамар хүрээний улам өргөжөө л байна л да. Одоо энэ клубүүдээс ер нь хамгийн дээгүүр амжилт үзүүлж байгаа. Тэр нийт багийн оноо ч юм уу тий. Ер нь бол яг клубүүд амжилттай сайн хүмүүстэй. Тэрнээс яг тэр клубын бүр бусдаас илүү бүр айхтар гэсэн юм бол одоохондоо байхгүй. Би нэг сууж үзье тэхөө. Ямар хоо. Энэ төмөр яадаг төмөр юм бэ? Хамгаалтын каркас. За. Бэхэлгээ. За. Яа бас лаймер юм биш үү? Өөр энд одоо нэмэлт янз бүрийн турбо. Турбо нь одоо өөр хэр байгаа. Одоо миний турбо ирж байгаа. Тий, арай хараахаа ирээгүй. Canon дээр гардаг шүү дээ нөө юу оролдох гээл тийм гутаа өрүүлээ солиод идэг. Тий. Өрүүлээ солисон уу яасан? Өрүүлээ өөрөөр өгөө наад. Хамаагүй тий солиж үү. Тий, өөр дэвтэх нэрэл. Ийм жижиг өрүүл олгочтой юм лээ тий. Бүр жижиг өрүүл бол уралдаан шулуун зам уралдаан. Тэмцээнд орж явахт ер нь янз бүрийн эвдрэл гэрдэл гардаггүй машин. Ер нь гарна л та. Тэгээ тэрийг байн одоо тэмцээн болоосон сайн үзэж харж явснаа. Амар хөөрхөн өөртөө засварын тийм хүмүүстэй явдаг юм уу яа тий. Манай клубч нь одоо сайн юм хийдэг хүмүүс зөндөө байна л да. Тэгээд тэднэртэй бөөнөр тэгэл болоо л явсан.
сая оролдож гарч ирсэн iDrift клубын гишүүн ган зэрэгтэй. За сая ямар хөө амжилтаар оролдоо? Би одоо ширээ 10 хүртэл одоогоор шалгараад байна. Одоо тэгээд оноо гарахыг хүлээгээд байна ч да. Машинаа танилцуулаач. Ямар машин болохоор 92 оны Silva-с 14 машин. Энэ хөдөлгүүрийн Toyota хөдөлгүүрээр сольж, Turbo хөдөлгүүрээр сольж хийсэн байгаа. Дрифтэд зориулж. Тэр хөдөлгүүрийг нь тэр чигээр нь л ингээл сольжтэй юм шиг шүү дээ. Машинда дрифт хийхэд бол хичнээн төгрөг зарцуулдаг юм байна. Тэгээд янз бүртэй. Энэ дор хаяад одоо нэг машин дээр дрифтийн таныг хийгээд Toyota мотороор хийгээд стейшн. Ингээд зөөр бичлээ. Тэгээд түүнээс цаашаа дэшээ явж байгаа. Энгийн машиныг бол томглоод хийчихэж байгаа шүү дээ манайхан бол. Тэр зүгээр энгийн машин дээр бол дрифт хийж болохгүй гэсэн үг юу? Болдгоо. Тийм байх бол тэ. Тийм. Хот дотор хэр дрифт хийж байна? Хот дотор бол нэг хийхгүй шүү. Ерөнхийдөө 50-60 хүн л ордог л да. Нэг юм дрифт жаанд бол. Тэр 5-6 сая төгрөг бас машиндаа зарцуулаад тэмцээд орж байгаа. Тэмцээний шагнал байна одоо ямар байдаг юм? Шагнал нь бол нэг тийм өндөр өсөлттэй. Тэгээ энэ ерөөсөө цэвэр яг хоббигоороо явж байгаа. Хоббигоороо кайф авах дөнгөж хөгжиж эхэлж байгаа спорт юм да. Тэ. Энэ жоохон өнгө зөв жоохон муутай байд юм аа угаасаа. Тэгэд одоо энэ бүтэн дуусаагүй байгаа. Тэгээ одоо зөвхөн Toyota хөдөлгөөр тавьсан одоо хэсгэл юм байгаа. Дрифт хийж байгаа залуучууд хамгийн үнэтэй одоо эд анги авч хийсэн гэдэг юм уу те? Машинда хамгийн мөнгө зарцуулсан ямар машин? Ер нь бол турбо компьютерийн эд анги хамгийн үнэтэй гэдэг юм л да. Компьютерийн моторын компьютер турбо хоёр хамгийн үнэтэй байдаг. Моторыг сайжруулахад. Тэгээд янз жижиг сажиг зөндөө юм байгаа. Моцрол гэдэг. Ер нь дандаа Японоос. Энийг малгайч нь өмсч үзтээ. За. Зэн чи орох нь толгоц. Орох уу? Орохгүй юм болоо. Тэр нэмэр хөөж юм байна тий. За ямар нэг эд анги хийж байгаа нэмэлт Дотор талд эд анги нэг нэмэлт хийгээд байх байхгүй. Ер нь бол энэ ерөнхийдөө усны температур турбоны заалт гэх мэтлэн хэрэгтэй гэдэг гоолснууд дрифт хийж явах тэр эдрийг анзаарч амжих уу? Анзаарна л да. Ус халж гин үү те турбо хэтэр шахаж гин. Нарийн ширээн зөндөө анзаарна. Бензин кредит юм болоо. Бензин эдэлтийн талаар яг тодорхойлж мэдгүй. Ер нь бол ер нь эдэн шүү. Бас мотор тонтой юм чи бас. Тий. Хот дотор юм зууд хийдэг. Дотор зүгээр мэдгүй одоо яг хэд эдийн бас сайн мэдгүй. Ер нь бол 20 хавцал юу тий. Кайф нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдөр 55 тамирчин өрсөлдөж байгаа. Эхний шатанд дуусаад төр завсралга болсон. 55 тамирчнаас нэг л эмэгтэй тамирчин оролцож байгаа юм байна. Энэ Болро гэдэг үсгүйтэй бүгдээрээ танилцъя. Өнөөдрийн нэвтрүүлгийн гол баатраар бас. Орина. Сайн байна уу? Сайн байна. За. Амжилттай юу? Амжилттай. За. Болро буугаад ирээч.
Бүр хөвтцсэн байд юм шүү машин дотор. Уралдахдаа ч гэсэн урагшин болгодгүй юу? Жохо урагшин болгоно. Жохо урагшин болгоно. За ганцаархан эмхтэй тамирчин шүү дээ. Нэгдүгээр шатанда хэр яв? Ер нь бол өөрийнхөө хувьд бол гайгүй шүү. Гайгүй. Өмнө оролцчихсан юм чинь. Өмнө нь бол өөр машинаар оролцчихсан. Одоо л ийм шинэ турбатар машинаар оролцсон. Турбатгүй нөө. Айвал тэгэл хийж чадахгүй шүү. Айвал бүү хий гэдэг юм байна. Тэ. Танах ямар клуб юм бэ? iDrift клуб. iDrift. Хичнээн дрифт клуб байдаг. Ер нь бол одоо тоогоо алдсан бахаа 12 3 байжсэн. Манай нэвтрүүлгийн нэр кафе байхгүй юу? Тэгэхээр таашаал та нар эндээсээ таашаал авдаг одоо энэгээр хичээлж байгаа тийм. Хэдэн жил хичээлж байна? Би одоо 2 жил гарсан болж байна. 2 жил болж. Юу хийдэг вэ? Сурдаг. Сурдаг оё тийм үү? Хаан сурдаг. Рафлс. Мэргэжлийн чинь мэдмээр банк санхүү. Банк санхүүгийн бүсгүй бол энэ залуучуудаа өрсөлдөж байгаа юм байна тий. Машинаа танилцуулаач. За миний машин бол Nissan Silva S15 гэдэг машин. Тэгээ мотор нь болохоор 1 жинсээ. Би мотортой. За. Хороб нь болохоор өөрийнхөө оробтойгоо механик. Одоо энгийн машинаар дрифт хийж болох уу? Болохгүй шүү дээ. Яа. Одоо бүгсэн нь хойноо төгждөг бол болно. Гэтэ ер нь бол одоо хүчин тутна л да. Ер нь жоохон мөнгөтэй хүмүүсийн л кайф авдаг гэдэг юм шиг байлаа ш. Энэ дугуйч чинь бараг нэг 5 минут эргээд явчих болоо солиод байх юм л ш. 5 цаашаа юм бэ? Ер нь бол 2 3 цаг иргэн шүү дээ. 2 3 цаг иргэн. Тийм. Тэгвэл дугуйгаа солиогүй одоо шууд дахиад. Тийм, солиогүй. Одоо дахиад шууд орно. Ямар таашаал авдээ. Тэгэл үгээр хэлэх аргагүй шүү дээ. Үгээр хэлэх аргагүй. 55 тамирчин оролцсон шүү дээ. Хэдэн 2 дугаар орох юм. Тэрийн сайн мэдгүй наа. Ямар ч байсан одоо 30 оноос дээш нь тэмцээнд орно гэсэн дараач. 30 оноос дээш. Ордлын мотор эдрийг шинжилж хамгийн сайн. Тэгсэн. Сонирхож үзье. Тэгэхөө. Болно. VVTi хэр яадаг. Тэгэл ер нь тэгэл бүх юм тоногийн бүхэл хүч нэмэн штэ. Одоо эн чинь энэ машины мотор биш байхгүй юу? За. V мотор гэдэг илүү хүчтэй тийм мотор. Энэ машин өөрийнх нь машин биш тавьсан мотор юм уу? Тийм, тавьсан мотор. Хорооп нь бол юугаар байгаа? Өөрөөр байгаа. За урд явж ядаад ч юм уу янз бүрийн болоод байвал эмхтэй жолооч байгаа гэхээр эмхтэй юм байж. Бодрог өдөө өөр. Эсвэл нэг бол галзуу ярддаг, эсвэл бол ерөөсөө барьж чаддаг хоёр янз л байдаг юм шүү. Үгүй юу. Үгүй миний хувьд бол өөр шүү. Өөрөө. Тийм. Ямар азар хотод ер нь тааралддаг юм бэ те? Би хотод тэгж амар солиот юм шиг явахгүй шүү Явахгүй юу? дээ. Тийм, дөрмөө баримтлал. Солиотой юм шиг явдаг хүмүүс байдаг шүү те. Тэр хүмүүс танд ч хэлэхдээ тэгж яваарэ. За тэгэхээр мэдээж зэрэг ивент хийдэг чинь дээр байж ижил ордог юм уу? Эсвэл өөрхөн мөнгөөр л. Энэ одоогийн тэмцээнд тэгэл өөрөөр л орлоо л доо. Тэгээд ивент итгэж гарч ирэл ингээл хувц унар дээр гарч ирж шүү дээ одоо. Одоо юу цаг цагаан байж шүү бодрогийн овцоор. Одоо л өнөөдрийн энэ асфальтын зам дээр өвлийн дуу айгуу гоё эргэж байна. Артал нь бол зуныг жоохон зуураад тэгээд өвлөөр л оролцож байна. 17 та дугаар. Манайханд ерөөсөө ийм эрэх талбай энэ төр байдаг гэдэг линдэндээ скоудер тоглоод нууцаар л үлдэхлээ дээ шүү. Харин энэ удаагийн юунд болохоор энд ирж бэлгэлсэн. Албаасны эрхтэйгэр. Тийм. Айгуу гоё санагдаж байгаа шүү дээ. Энэ талбайтай болсон чинь. Хичнээн дугуй солиж байна. Одоо миний анхны тэмцээн шүү дээ. Яг албаасны. Зөв. Тэгээ одоо л Албан бусаар бол зөндөө дугуй илэгдүүлсэн байх юм тий. тий. Ойролцоогоор тоо байна уу? Тоогоо алдсан шүү дээ. Эхэндээ тоолол мөнгөө тооцоолол байдаг. Сүүлдээ бүр тооцоолгож хэлсэн шүү дээ. Бас юмыг яаж мэдэх вэ? Дугуй бас авчихсан. Авчирсан. Хэдэн дугуй төрсөн юм? 2 дугуйтай л ирсэн. Нийт 4 дугуйлаа.
Юу болов бодроо? Оо тэмцээн тэгэл явчлаа энэ да. Явчлаа наа. Сүүлийн дөрөвт үлдсэн. Сүүлийн дөрөвтөө за баяр хүргэе. Машин яасан бэ? Машин сая харин юу нь голзоочлаа. Юу? Гарна. Гарнаа. Тэгээд сойж болох юм. Одоо газ тэгшлээд хэл гэж чинь манай үнэл үзчихсэн. Газ тэгшлээд гарна. Машин эвдэрчих юм бол шууд тэмцээн сасагдсан юм шүү дээ. Тийм, ер нь аль тийм жоронтой. Эдгээр машин харагдаад байна л да. Уг нь дөрөвд үлдсэн байж шээ. Харин тийм. Эдгээр гар байгаа мó. Уг шууд тэгшилж нөгөө гар нь ингээд алисан байгаа тэрийн жоохон тэгшлээд нэг удаадаа гэж л яаж байгаа л да. Тэрнээс цаашдаа бол биш. Кайфыг бол мэдэрч л байгаа хэл. Эсвэл тэмцээндээ улаараад нэг тийм кайф бол хамаагүй болчиход байгаа. Тий, одоо бүр ингээд адр нэлийн ихсэн бүр ингээд сандраал нь шүү дээ. Би эхний хоёр дахь гараандаа нэлээд сандарсан. Бүр амар сандарсан. Тэгээ бас машин болох ажиллаа гэж бодсон чашгүй зүгээрээсэн. Тэгээ буцаж гарч ирсэн чи тэнцсэн гээд сая үдсэн. Өөрөө бол дугуйг бол төвгүй соличтой юм байна тест. Оо солино. Тэмцээн болохоор найзаад өгдрээ. Тийм, манай хэд бол тийм ер нь солиулгүй юм дөө. Би бол өөрөө бас сонирхолтой. Бүр авч ирж яавал Тэгшэрхгүй нөө. Тэгвэл одоо тэгээд байли дөө. Анхны тэмцээн болохоор бас ихтэй дөрөв гэдэг чинь бас А? Сая эвдэрсэн дараа шууд би алдаад үзэгч рүү орох ч үстэй. За байли. болохоор Бодрогийн хувьд бол харамсалтай байна. Шилдэг дөрөвт үлдсэн боловч машин нэвдрээд хасагдсан учраас мэдээж хэрэг анхныхан тэмцээн байсан, боломж өндөр байсан боловч яалтчгаа тэгээд эмхтэн учраас тэгээд бас нулимсыг гаргаж илээ л да. Дараа нь олон тэмцээн байгаа. 54 залуутай ганцаархнаа өрсөлдсөн бүсгүй хүн байсан. Бодроо баяр хүргэе, маш амжилттай орлоо. Кайф нэвтрүүлэг өргөжж байна. Одоо жоохон уг нь бодрогийн машин цугаад иргэн гэж тооцоолж ирсэн боловч тэгээд машин нэвдэрсэн юм чи харамсалтай байна. Гэтэ өдөр та бүхэн ч гэсэн дотор нь байсан бас камераар бодроо маань тэмцээнд яаж оролцсон, яаж кайф авсан бэ гэдгийг бол үзсэн байх. Дахин баяр хүргэе. VIP дрифт шоунд 18 клубын 60 гаруй тамирчин хурд авьяас чадвараа сорьсон. Ингээд тэмцээнд оролцогчдоос хурд хүч аваач самбаа ур чадвараараа V6 клубын тамирчин ууган хүү тэргүүлсэн бол 2 дугаар байрт дрифт вор клубын тамирчин Баян муу, 3 дугаар байрт Speed Seek-багийн Баточур, тусгай байрт Монголын анхны эмэгтэй дрифтчин Бодор Туяа шалгарсан юм. Гэхдээ ямар ч гэсэн тэмцээн маань өндөрлөлтөө дрифт шоуны одоо 2 дугаар 3 дугаар байр эзэлсэн Speed Seek клубын тамирчин Баточур те ямар амжилтуудыг үзүүлжсэн бэ? Анх удаага л амьдч үзүүлж байна амжилт. Анх удаага л орж байгаа. Тий. Анх удаагач орхон ч 4-р удаага л орж байна. Амжилт үзүүлж байна. За тэгээд сая ямар төрлөөр явагдсан бэ? Эхний их нь болохоор зэрэг 2 жижиг 8 тоо зураа тэгээ том тойрог руу ороод дараагийнх нь болохоор зэрэг 3 4-ийнх нь болохоор зэрэг том 8 тоо зурлаа. За машина танилцуулаач. Миний машин маань болохоор зэрэг нэг жилет байгаа. 2500 турбот. Машин ч бас сууж үзье өсөж ин л да. Одоо кайф маань нэвтрүүлгийн нэр бол кайф гэж байгаа. Тэгээд кайф одоо бас дрифт хийж байгаа хүн нэр нь ямар кайф авдаг гэж. За за. Бурхан минь.
За энэ ч үнэхээр кайфтай байна. Гэтэ зүрх засаж байна. Хамаг идэс сэргэж байна. За үнэхээр кайф мэдэрч чадлаа. За баярлалаа. За энэ бол үнэхээр кайфтай байна. Хурд хүчний гайхамшиг болсон төмөр хүлгээр хэрхэн дрифт хийж олонний гайхширлыг төрүүлэхийг автомашины хорхойтнууд үзэж сонирхлоо. Залуу хүн бүрийн хүсэл тэмүүлэл сонирхол болсон автоспорт дрифтийн шоугаар үзэгч та бүхэнтэй хамт кайф авч өнгөрөөсөн дөм нэвтрүүлгийн багийнхан баяртай байлаа.